Таны цалин хөлсний орлогоноос ямар зорилгоор хэдэн хувийн шимтгэл авдаг вэ гэдгийг та мэдэх үү? Нийгмийн шинжтэй эрсдлээс таныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тохирлыг багасгах зорилготойгоор та нийгмийн даатгалын санд дараах шимтгэлийг төлдөг. Тэтгэврийн даатгалын санд танаас болон ажил олгогчоос 8.5%, харин тэтгэмжийн даатгалын санд ажил олгогчоос 1%, танаас 0.8%, эрүүл мэндийн даатгалын санд 2%, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд зөвхөн ажил олгогчоос 0.5-аас 2.5%, ажилгүйдлийн даатгалын санд ажил олгогчоос 0.5%, харин танаас 0.2%-ийг тооцон суудгадаг. Дээрх шимтгэлийг суудгаснаар та ирээдүйд өвдөх, өвчлөх, мөн ажилгүй болсон тохиолдолд таны нийгмийн эрсдлийг хамгаалж тэтгэвэр болон тэтгэмж авах эрх үүсдэг. Хэрвээ та малчин, газар тариалан эрхлэгч бол, мөн чөлөөт уран бүтээлч бол, оюутан сурагч бол, хуваарай хөдөлмөр эрхлэгч бол та өөрөө орлогоо тодорхойлсон орлогоосоо 13.5%-ийг сайн дураар даатгуулж болно. Та өөрийн тодорхойлсон орлогын 13.5%-ийг тооцож сайн дурын даатгал даатгуулснаар тэтгэврийн даатгалын санд 11.5%, тэтгэмжийн даатгалын санд 1%, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 1%-ийг суудхан тооцдог. Ирээдүйн эрсдлээс өөрийгөө болон үр хүүхдээ гэр бүлээ хамгаалж байдаг даатгуулагч танд баярлалаа.